Ерөнхий вэнтгэгч Sow Media. За юу байцгаана манайхан базааны маань цоошин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн яг одоо subscribe дараарай. Өнөр ойрт жоохон нөгөө яг базаа ихгээс сухаар л Монголц тоглож байгаа юм. Тэгэл Монголцыг үзээд дуусахаар л би ядарч. За тэгээ базааны маань ивент итгэгчээр Sow Media application хамтран ажилладаг гэдгийг та бүхэн маань мэдж байгаах. Sow Media сүүлийн үеийн маш гоё шинэ кинонуудаас орсон байлээ. Та бүхэн утсандаа татаж аваад Sow Media-г хэрэглээд үзээрэй. Тэгээд айгүй гоё кинонууд зөндөө орсон байлээ шүү. Энийг хэлэх гэсэн юм а. Тэгээд шинээр нээх гэж байгаа болон ерөөхдөө киноны мэдээлэл маань хамгийн ихний мэдээлэл маань бас маш сонирхолтой. Бас Sow Media-тай холбоотой мэдээ байгаа. Та бүхэн үргэлжлүүлээд үзээрэй. За базааныхаа хамгийн ихэнд хэдүүлээ удахгүй шинээр нээх гэж байгаа кино, за киноны шуум, одоо яригдж байгаа кино төсөл гэх мэт юмнуудаа ярьдаг байгаа тийм ээ. За хамгийн ихэнд ярих сэдв маань маш сонирхолтой нэг сэдв байна. Шар гэгээ киноны 2 дугаар анги гарч ийн гэвэл яах вэ? Ижи авийнхаа энерч явах болтугай. Гал залгах хүүттэй нь бага тоц хүслэх. Ээж нь хүүдээ. Хурхтай хань өгнөө. 2 дугаар анги зауучлаар би тэгж ойлгосон шүү. Би Red Point-ийн захирал Гүнэгийн постыг нэг олоод хараад скриншот хийсэн ба та бүхэнд яг уншиж өгье. Red Point Media болон Sow Media, Aranjin Pictures, Promix Sound хамтын дараагийн томоохон уран бүтээл болох Шар гэгээг хийж байна. Энэ уран бүтээлийн хиймэр нь мэдэг. Хийсэн бүхнээ танилцуулах монтажийн ажил дуусч байна. Баярлалаа. Чүү гинэ. За энэ юу гэсэн үг вэ? Одоо ингэж штэ те. Томоохон уран бүтээл болох Шар гэгээг хийж байна. Энд тэгэхээр одоо Шар гэгээгийн 2 дугаар ангийг яриад байгаа юм уу? Өмнөх үеийг нь харуулад байгаа юм уу? Тэгээ энэ зураг нь айгүй сонирхолтой заяа. Одоо манай нөгөө Бат дэлгэр Promix-ийн Тодгийн хин Гүнэ энэ тийм ингээд суц байгаа зурныхаа ард нь ингээд баахан цэргүүд цуцсан байгаа байхгүй яг маш нууцсих шиг. Тэгэхээр ингээд Шар гэгээгийн одоо үргэлжлэл болж таарлаа тий яач ч утсан үргэлжлэл болж таарлаа. Тэгэхээр Шар гэгээгийн 2 дугаар анги нь хийгдэх гэж байгаа юм шиг байна шүү. Би бол яг тэгж л ойлголоо. Яаж яхад манай Гүнэ бас амар зөвүүн юм нэг юм дунд нь нэг ингэсгээд нэг ойлгох хайцсан нэг юм пост хийсэн байгаа байхгүй. Би яавчсан дараагийн базаагаараа би яг энэ талаар бүр илүү мэдээ олж ирж та бүхэнд танилцуулнаа. Тэгээ Шар гэгээ кино бол одоо IPTV-д рекордыг нэвтсэн юм амар маш чанартай нөгөө контент гэдгийг чинь ерөөсөй байхгүй болгоод IPTV-д орсон кино болон контент байдгүй юм шүү. Яг уран сайхны кино байдгийг шүү гэж одоо ингээд дуурсан тийм бүтээл байсан шүү дээ. Тэгээ за яг нэг зарим нэг хүмүүс нэг юм тийм бла бла гэсэн л байсан. Яг үүндээ Шар гэгээ кино бол маш сайн кино байсан. Тэгээд 2 дугаар анги гарах гэж байгаа юм шиг байна. Дараагийн дугаараараа илүү тодорхой мэдээлье та бүхэндээ. За дараагийн нээлттэй их гэж байгаа кино бол энэ 10 дугаар сарын 24-нд бүх кино театруудаар нээлттэй их нэг аимшиг кино байна. За ямар кино вэ гэхээр Милми Entertainment-ийн найруулагч Баттулгын одоо ээлжид бүтээл Хажуу өрөө гэдэг ийм киноны одоо постэр болон трейлер гарсан байна. Тэгээ би яг одоо шүн болж байгаа учраас бас трейлер нь үзмээр гэн би бас жоох айгаад байна. Ерөнхийдөө постэр нь бол нэг иймэрхүү байна. Тэгээд Facebook дээр байгаа тэр description үнэхээр амар зөвүүн үг байсан. Юу вэ гэхээр бүх зүйлд өөрийн гэсэн хязгаар гэж би ихийн хайранд хүртэл гинэ. Яа юу гэсэн үг юм бэ? Ямар амар юм бэ те? Ихийн хайранд хүртэл хязгаар би гэж шүү. Тэгэхээр энэ одоо
ижийн сүнс болох юм уу яах юм мэдхгүй би трейлерыг үзэх гэсэн чинь жоохон зориг хөрхөө өмнө үзчихдэг байж бас яг нэг шүн суугаад хийж байгаа учраас бас ингээд нэг ганцаараа амар трейлер үзээд зочио суугаадах сонирхол алгаа ямар ч байсан сайн кино болсон гэж бол итгэлтэй байна. Бас энэ Мэлмигийн Баттулга найруулагч өмнө бас нэлээд аим шиг кинон дээр ажиллаж исэн юм туршлагатай ер нь бол аим шиг кино тал дээр бол туршлагатай найруулагч байгаа. Тэгээд хажуу өөрөө уран сайхны кино баг хамт олонд нь амжилт хүсье. 10 сарын 24-өөс бүх кино театруудаар гин шүү. За дараагийн кинотой холбоотой мэдээ бол Манлайбаатар ах одоо захиалгах тийм Манлай ах өөрийнхөө фейсбુક дээр нэг хоёр юм зураг тавиад яваадсан. Би тэрийг нь яг нэг уншихгүй анзаарахгүй явуулсан чинь ах уу нэг юм багийн сургууль гэдэг нэртэй юм инедмийн контент хийгээд яваад байгаа юм шиг байна лээ. Тэгээ энэ киноны хатлаар нэг пост бичсэн байсан. Тэрийг та бүхэнд уншиж өгье. Багийн сургууль уран сайхны киноны натур буулаа. Хамтарч ажилласан бүх уран бүтээлчидтэй баярлалаа. Зураг авалтанд тусалд дэмжсэн Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлээ. Тун удахгүй гинэ. За тэгээд багийн сургууль гэж юм тэгээд гоё тийм багийн биш баг насны биш багийн сургууль шүү. Тэгээд одоо нэг сумын бүр багийн ийм жижигхэн сургуулийн ийм одоо хөвгтэй явдлыг харуулах юм кино юм байлгүй дээ. Тэгээд энэ зурагнаас нь харахад бол уран бүтээлчид дунд нь одоо миний мэдхээр бол Тагтаа маань байна, Пүнтик маань байна. За тэгээд нөгөө Хэцүү ангийн багш хин гэдэг жүжигч юм билээ. Нэр нь орж ирдгээ ихч маань байна, Пампис ах маань байна. Тэгээд энэ ер нь бол гоё кино болох баха гэж бодож байна. Тэгээд миний хувьд бол нөгөө инедмийн киноноос ямар нэг учир зүү, лог, мог хайх эсвэл доош нь их тим юм ерөөсөө огт болсон гэдгийг бас энэ дашрамд мэдэгдээ. Тэгээ би ийм инедмийн кинонуудыг зүгээр тархиа унтраагаал амар гоё чийлрэл үзхийг хүсдэг болсон шүү. Тэгэхээр аригуун бол цаашид ямар ч инедмийн киног доош нь хийхгүй, одоо даапалахгүй, шүүмжлэхгүй, энийг ингэж ийм тим гэж лог, мог хайж бичихгүй. Би зүгээр гоё үзнэ. Үзээд маш их кайфтайгаар үзээд харин юм гоё кино вэ шүү манайхаа ингээд бусдад санал болгоё гэж харин илүү хүсэж байгаа. За амжилт хүсье манлайх. За дараагийн нээлттэй их гэж байгаа кино бол одоо би ганцаараа биш гэдэг нэг юм кино юм шиг байна. Тэгээд найруулагч Динсма гэнэ. Энэхүү киноны постерыг бол манай нэгэн үзэгч бол над руу явуулсан байгаа. Тэгээд би бас яг ингээ ороо харсан чинь яг албан ёсны юм уу альбан бос юм уу мэдэхгүй байна. Нэг юм Сашка Наранбаатар гэдэг юм залууд энэ постыг хийсэн байсан. Тэгээд хамгийн гол нь гол дүрд нь Гамбаа өвгний дүрд бол Лувсан дорж инх хоёр одоо ТV караокений инх хоёр ах байх нь шүү дээ. За тэнгуут тулгаагийн дүрд болохоор Бямб цогт Балжин юм гинэ. Одоо Бямб цогт ахын хүүхэд одоо сүүлд татар ажиллагааг Кубана дээр тоглодог маш мундаг залуу байгаа. Тэгээд яг ямар жанрын кино юм бол доо энэ зургийг нь харахад бол нэг тийм драма кино юм уу одоо сэтгэхүйн триллер кино мөн ч юм уу нэг тиймэрхүү өнгө аястай жоохон тийм дарк постэр байсан. Тэгээд энэ киноны бас мэдээллүүд араасаа бас гарах байх гэж найдаж байна. Ямар ч байсан амжилт хүсье. Найруулагч Динсма гэж бас ямар найруулагч байдаг вэ? Би бас яг хараахан сайн санахгүй байна манайхаа. Тэгэхээр энэ киноны илүү дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй гарах байхаа. За дараагийн нээлттэй их гэж байгаа кино бол Нусан багаяа киноны 2 дугаар анги байгаа. Тэгээд Нусан багаяа киноны 1-р ангийг бол би үзчихсэн бас айгүй хөөрхөн тийм комеди драм кино байсан. Тэгээд увсын одоо нэг сургуулийн 2 найзын одоо хайр дурлал бүтлгүүтлийн талаар харуулсан айгүй тийм дайггүй хөөрхөн комеди байсан. Тэгээд тэр нэг увс аялгаараа яриад идэг нь надад бас айгүй тийм шинэлэг тийм хөгжилтэй байсан. Тэгээд ямар хурдан 2 дугаар анги нараасаа гарч ийна. Тэгээд ямар ч байсан киноныхандаа бас баяр хүргье. Энэ сарын 21-ээс буюу одоо 10 сарын 21-ээс бүх кино театруудын дэлгэцээр гарч эхлэх юм байна шүү. 21 гэж өнөөдөр шүү дээ. Юу вэ? Өнөөдрөөс эхэлж гарч эхэлж байгаа юм байна шүү. Тэгээд амжилт хүсье. За тийм Нусан багаяа ярьсных бас нэг хов живтэй юм байна. Над руу фейсбүүкээр нэг чат ирсэн, нэг жүжигчнээс чат ирсэн. Тэгээд яг нь нэрийг хэлээд яг энэхүү скриншотыг бол над руу явуулсан байгаа. Тэгээд энэ дээр юу байсан бэ гэхээр нэг R70 гэдэг ийм фейсбુક хаягнаас IPTV-гээр гаргаснаа давхар кино театрт гаргах юм уу те? Энэ зөв үү? Арайчтэй гинэ.
За ерөнхийдөө одоо Буйнагийн постн дээр бол сайн байцгаана уу манайхан 10 сарын 21-ээс бүх IPTV, OTT болон Tinks кинотеатрын бүх салбаруудаар Нусан багаяа 2 оюутан уран сайхны киногоо хүлээн авч үзээрэй. 2 оюутан гэж байгаа юм уу? За ямар ч байсан нэг Нусан багаяа 2-ыг хүлээн авч үзээрэй гэсэн байна. Тэгсэн чинь яг хоо энэ Tinks кинотеатр болон бүх IPTV, OTT кино нэг кинотеатрууд чинь нөгөө киногоо гаргачаад буулгаад 3 сарын хугацааны дараа IPTV-д оруулдаг энэ хоёрын нэг юм дүрм юм юу журам байгаад нь штэ. Тэгсэн чинь тэрийг нь ерөнхийдөө зөрчөөд шууд ингээд IPTV болон театрт ингэж киногоо зэрэг нээгээд байна. Тэгээд ингээд бусад кинонуудыг ингэдэггүй ээж эднэрийг яагаад ингээд байгаа юм гэсэн тийм юм одоо над руу биччихилээ. Тэгээд энийг хилээд өгөөч гэсэн. Тэгээд энийг бол би хэлж байгаа юм биш шүү. Тэгээд над руу бол тухайн жүжигчин бол ингэж хэлсэн. Тухайн одоо продюсер бас жүжигчин юм залуу байгаа. Тэгээд яг хуу хэлж байгаа юм бас нэг талаараа зөв ч юм шиг те. Бүгдээрээ бас яг гоё шудраг нэг нь яг бүгд IPTV бол IPTV-гээр нэгээд кинотеатр бол кинотеатраараа нээчээ тухайн тодорхой хугацааны дараа нөгөө нэг кул даун нь дууссныхын дараа IPTV-гээр гаргадаг байдаг ч юм уу. Тийм байх ёстой л гэдэг байдлаар над руу бас нэлийн юмнууд биччихилээ. Тэгээд буруу зүгийг нь одоо энэ манай кино уран бүтээлчд болон энэ театрын холбооныхон өөрсдөө мэдж байгаа хаа. Тэгээ ямар ч байсан тэгээд иймэрхүү зүйл байвал би бас та хэдэд бас дамжуулж хэлэх үүрэгтэй болов уу гэж бодож байна. Одоо яг Монголын киноны базааг хийдгийнхээ хувьд. За дараагийн кино мэдээ болвол Modernize Entertainment-ийн найруулагч Наранболт гэдэг дүүгийн одоо шинэ кино 18 нас гэдэг киноны 2 дугаар анги бол одоо орон нутгаар киногоо гаргаа явж байгаа юм байна. Тэгээд тун удахгүй бас IPTV болон OTT рүү орно гинэ. Тэгээд намайг бас 2-3 дугаарын өмнөөс бас хилээд өгөөч гэж чатаар Facebook юу Instagram-аар бичсэн юм байна. Би тэгээд тэрийг нь бас нөр request руу нөрөөд олж хараагүй. Тэгээд ийм гоё кино гарч байгаа юм байна. Бас залуучуудаа дүүнраа дэмжиж бас энэ киног та бүхнийг үзээрэй гэж зөвлөж байна. Тэгээд энэ киног бас энэ Наранболт найруулагч өөрөө бүх одоо зураг авалтыг нь хийгээд, зохиолыг нь бичээд одоо найруулаад нөгөө нэг үгийг ариун бол, даяыг ариун бол, дуучин ариун бол гэдэг шиг бүх юмаа өөрөө хийсэн юм байна. Тэгээд яагаад бас энэ 18 нас киноны 2 дугаар анги вэ гэхээр 1-р анги өнгөрсөн жил сошиалд гаргаад үнгүү цацчихсан юм байна. Тэгээд одоо яг 2 дугаар ангийг нь бол мэдээж мөнгө олох зүй ёсны хэрэг байх. Тэгээд хөгжмийн зохиолыг нь болохоор AI-аар хийлгсэн гэсэн шүү. Ерөнхийдөө ямар ч тийм хууль ёсны хууль бус юм байхгүй. AI-аар ингэж киноныхаа үйл явдалд нь тааруулж ингэж хөгжим зохиолгосон анхны тохиолдол ухааны л юм ярьж илээ. Тэгээ ямар ч байсан хэдүүлээ IPTV-д орохоор нь үзье те. Яа өста ямар олон кинонууд байна. За одоо үлдсэний зүгээр бөөнт ч мань гэхгүй бүр дараагийн сэдвүүрөө орж амжихгүй юм шиг байна. За өөр гэх юм бол эвдрээгүү дурсамж гээд бас нэг юм драм кино гарах гэж байгаа юм шиг байна. Гарах гэж байгаа юм шиг байна ч явахта одоо удахгүй нээлттэй хийн. За мөн одоо The Moralist гэдэг энэ Синктөрч найруулагчийн бас шинэ киноныхын трейлерээс цацагдсан байлээ. За тэгээ Шар хөвийн зэрэглээ гэдэг одоо Жамин сүрэн найруулагчийн бас нэг кино гарах гэж байгаа юм байна. За тэгээ иймэрхүү кинонууд тун удахгүй бас гарах юм байна лээ. Тэгээ та бүхэн удахгүй хүлээн авч үзээрэй. Одоо харин киноны эргэн тойронтой холбоотой мэдээ рүүгээ оръё. Хамгийн ихний мэдээ бол одоо Траума киноны зураг авалт дууссан байна. Тэгэд би өмнө бас энэ талаар бол хальт мэдээлж ирсэн те нэг ганцхан баг Траума гэд бичсэн л нэг постэр байсан бол одоо тизер трейлерээ хүртэл гаргацсан байна. Тэгэд ямар ч байсан бүтэн жил орчим үргэлжилсэн зураг авалт нь бол дууссанд баяртай байна. Тэгэд 8 ангитай юм сэтгэл зүйн трейлер драм юм кино байгаа. Трейлерыг нь би бас хамгийн сүүлд реакшн хийх гээд хадгалсан байгаа. Тэгээд ямар ч байсан энэ бол бас зөвүүн кино болох байхаа сэтгэл зүйн юм трейлер л гэж анх надад хэлсэндээ. Тэгээд одоо ямар хөө юм болох нь хэдүүлээ бас харцгаая 11 сарын дундуур нээлттэй юм гэж хэлсэн шүү.
За дараагийн мэдээ бол одоо 1242 Getaway to the West кинотой холбогдож байна. Тэгээд өнгөрсөн 7 хоногт би яг тест үзүрийг нь үзсэн. Надад бол үнэхээр таалагдсан. Тэгээд би яг нөө сүлд Батхааны хилэгнэл гээд Орсуудын нэг хийсэн киног үзээд бүр үнэхээр гутраад бүр уур урэдсэн юм а тий. Батхан ингээл амар юм сормос юм үс мүстэй, урт үстэй, хумс момстой бараг банзалтай шааж идэв штэ нэг юм. Йоо тэрийг үнэхээр бүр бид нар бүр өөртөө ямар арчааг юм бэ нэрөө Батхааныхаа талаар ганц гоё кино хийж чадахгүй гэж тухайн үед бодож исэн бохгүй юу. Тэгээ бид нар өөрсдөө хийхгүй байгаа болохоор л тэд нар ингэж хийж байгаа шүү дээ. Ер нь бол тэгсэн чи яг миний хүсснээр бүр яг ингэж харагдаасаа гэсэн гэж бүр яг тэр миний бүр төсөөллийг бүр яг дэлгэцэн даваад ирсэн. Одоо яг энэ 1242 Getaway to the West гэдэг кинон дээр бол гарнаа. Тэгээд Батхааны дүрд бол одоо жүжигчин Чомлин Болдох тоглосон. Тэгээд Болдохын хувьд бол миний хувьд бол одоо хамгийн супер бүтээсэн дүр нь бол яг энэ Батхааны дүр байгаа. Тэгээ та бүхэн бас өөрөө үзээрэй. Их хаан таалал төгссөн тухай чанал нь нууцлах хэрэгтэй. Чингис хааны сүүлчийн зарилгыг бид нар мэднэ. Энэ бол эцсийн далайгүй. Би тэгээд энэ киног үзээд бүр сэтгэл хөдлөөд бүр үнэхээр амар уйг юм гой хоол идсэн юм шиг те. Нэх гоё мэдрэмж төрөөдсөн болохоор би нэг Болдохыг таахаа би ингээд ийм подкаст хийдэг хүн байгаамаа та миний подкастт ингээд зочноор оролцооч хоёулаа ингээд гоё Батхааны талаар энэ киноны талаар ингээд ерөөхдөө ингээд таны уран бүтээлтэй холбоотой ингээд киноноос ерөөсөө ингээд давсан юм илүү зүйтэй ховж янз бүр юм ярихгүй зөвхөн яг энэ кинотой холбоотой гоё ярилцаж сууя гэсэн чинь зөвшөөрсөн. За тэгээд жүжигчин Болдох манай Аригун подкастын season 5-д орохоор болсон гэдэг сайхан мэдээг дуулгая. Тэгээд ямар ч байсан та бүхэн энэ 1242 Getaway to the West гэдэг киногоос заавал үзхийг зөвлөж байна. Тэгээд тун утга 10 сарын 30-нд нээлттэй гэсэн шүү. За одоо хэдүүлээ сенсацтай сэдвүүрөөгөө орноо. Өмнөх базаагаар та бүхэн санаж байгаа бол те хамраас өгсөн олонний танилуд гэдэг нэртэй юм базаа хийсэн шүү дээ хэдүүлээ. Тэн дээр олонний танил хүмүүс одоо үйлчлэгнээ байгуулахад ороод бусадтай зөв бусаар харьцсан, муухай харьцсан гэдэг эдгээр бүх одоо баримтсэлтүүдийг бол одоо түүж ярьсан байгаа. Тэгээд тэр базааны доор нэг комент байсан. Тэр нь бол маш их анхаарал татсан. Та бүхэн уншиж өгье. Нэгдүгээр хороолт нэг дэлгүүрт юм авахгүй зогсож байсан чинь маскын дээгээ ах нилээн согтуу миний урд зогсож байсан юм. Гартаа нэг жижигхэн шилтэй арх барьчихсан. Тэгсэн урд нь нэг жаахан хүүхэд чихэр аавна гэж имээрүүгөө уйлаад сүйд. Имэн чихэр авах мөнгө байхгүй гэ тэр хоёр бөөн уйлаа майлаа. Тэгсэн чинь дээгээ ах архиа болоод дүүд тэр чихрийг нь авч өгчгөөд эмээгээ битгий зовоогоод байгаарай чи гэж хэлээд толгойг нь нилээд гарч билээ. Нэх гоё жинхэнэ Монгол бро гэдэг шиг санагдаж билээ гинэ. За тэгээд нэг ийм гоё комент бол бичсэн байсан. Тэгээд би энэ комментиг нь бол ерөнхийдөө өөрийнхөө жижигхэн найруулад алдаа малтаа хэн засаад Facebook дээр тавьсан чинь доор нь бас нэлээд гоё комментууд ирсэн. Энийг бас та бүхэндээ уншиж өгье. Хэдүүлээ бас мууг нь ярьтим чинь хүмүүсийн мууг нь ярьтим чинь сайныг ч гэсэн бас ярихгүй болохгүй тийм ээ. За дээг ах хуучин амьдэрдэг байсан байранд маань амьдэрдэг хүн байсан. Имээтэй минь их дотн таарах болгондоо мэдлж надад чихэр өгдөг нүдэнд дулаахан сайн ах байсан да гинэ. Байсан дээр солиороод байгаа юм би амьд байгаа штэ чи одоо юм л бол байсан гэдэх юм. За ууг нь санаа нь бол гоё юм те маш гоё хүн байсан л гэдэг шиг байна. Бага шүү наа юм чи зүг зүгээр явж байгаа. За дараагийн коммент зол сайхан гинэ. 2014 онд байхаа өглөөр түүхэд хүрэх гээд такси зогсохгүй нэлээд хэдэн минут болж байсан. Тэгтэл нэг такси зогсоход дотор нь дээгийн арын судалд суучихсан суусуугээд суусан чинь овоо хүүтэн байх чинь хаа хүрхвэ та хоёр эхлээд хүргүүлч би цааш нь аваад явчихъя гэж билээ. Их баярлаж байснаа мартадаггүй юм гинэ. Вау, үнэхээр бас гоё түүхээ шүү. За нэг Солонгос нэртэй эмэгтэй байна. Таксинд явж байгаад нэгдүгээр хорооллын арын замаас хүн авсан чинь дээгийн ах байж таарсан. Тэгснээ буухтаа эмэгтэй хөхөд шүн орой хамаагүй бити ганцаараа явж байгаарэ. Аюултай шүү гэд 6к гарсан газар 20к өгөөд эртхэн амраарэ гэд буусан. Их л дүлгөөхөн яриатай гоё хүн байна да гэж бодсон доо. Вау. Эдээгийн ах үнэхээр гоё сэтгэлтэй юм хүн юм шиг байгаамаа. За дараагийн коммент самбуу тогтох гинэ.
Би ардын хоолны газар ажилладаг байлаа. Дээг хар полтойтой очрлоо зогсож байсан. Тэгээд 30 ширхэг бууд саунд хийлгэж аваад явахдаа яасан мундаг хүүхдүүд вэ? Маш их баярлаа гэд зөөгч хүүхдүүдэд хэлэхэд ах нь тоглолтоо ирж үзээрээгээд илдгээр хилж инээгээд гарч билээ. Ямар сайхан ааштай ах вэ гээл байсан манайхан. Дандаа л инээж өгдөг сайхан зантай юм байна лээ гинэ. За ер нь манайхан юм бичиж явахдаа нэг цэг таслал том жижигээр эхэлдэг юм а тавихгүй бол энэ ч бас нэг юм уншиж явах тийм жоохон тий жоохон сонин уншигдаад утга нь алдагдах гад байна шүү. Ямар ч байсан сайхан ааштай ер нь сайхан нийтч юм хүн байна гэдэг юм утгатай юм бичижээ. За дараагийн коммент Ануужин Минжбаатар. Дуучин болд яг өөдөөс зөрж таарад сайн байна уу та гэж учиргүй мэнтэлсэн чинь чухамхүү муухай хараад дуурахгүй их цан гаргаад явж билээ. Одоо дууг нь сонсоод харахаар яагаад ч юм нэх онцгүй шиг санагдаад дургу өрөд байдаг болсон. Юм болд ороод ирвэ. Би яг гой дээгийнхээ гой комментүүдийг уншаад та айгүй эм урцсан сууж ах чинь sorry манайха би сая юу ч анзаарахгүй уншчихлаа. За болд ахаа болоорой та зүгээр. За дараагийн коммент оюу гинэ. Анх 2021 онд CU-д ажилладаг байхад ачуу зээю сайн мэдгүй хоёр охиноо хөтөлцөн орж ирээд өөрийнхөө хүүхдэн чинь блэ яаж мэдэж байгаа юм. Хоёр охиноо хөтөлцөн орж ирээд хотдог аваад бусад хүмүүс бол хогоо ширээн дээрээ үлдээгээд гараад явчихдаг. Харин дээгийнх хогоо хаана хийх үү ахын сайн мэддгүй гэхэд нь тент хогийн сав байна гэхэд за баярлаа гэд хогоо хайчгаад инээгээд явсан. Үнэхээр соёлтой хүн шиг санагдсан гинэ. За соёлтой хог могоо хайдаг хүн байна шүү. За энэстэй хөөрхөн коммент нэ цас чимэг гинэ. Дээг ах хөөрхөн гинт тараад санаандгүй сайн байна уу та гэсэн чинь нэг таньдаг хүн шиг сайн ахын дүүгээд зурж байсан гинэ. Энэстэй аим гоё коммент нэ. За тэгээ ер нь бол яг хөө би энийг яагаад уншаад байгаа вэ гэхээр миний энэ хийдэг контентуудыг бас тодорхой хэмжээний олонний танил одоо ялангуяа киноны хүмүүс бас үздэм шиг байна лээ. Тэгээд хүн чанараа битгий гээгээрээ тэгээд бас үзэгчд бол те та нарыг од болгож байгаа хүмүүс ч юм бол ерөөсөө үзэгчд байдаг шүү. Тэгэхээр үзэгчд бол та нар ерөөсөө ямар байхыг чинь бүгдийг нь үзэгч шийднэ. Тэгээд яг ингээд зүгээр хаан ч явсан те зөвхөн камерны урд л нэг амар мундаглаг од сайхан ааштай хүн байгаад байдаг. Камерны цаана ямар хүн байгаа чинь ингээд гараад ирдэг байгаа шүү. Тэгээд дээг ах шиг л байцгаагаараа бүгдээрээ. Дээг шиг л байцгаая гэж байгаа шүү дээ. Одоо хитүүлээ яах вэ гэхээр миний нөгөө хүсэн хүлээсэн цуврал кино гэдэг Траума гэдэг кинон дээр реакшн хийнэ. 14 жилийн өмнө саруулыг шатаасан хүн бол 14 жилийн өмнө саруулыг шатаасан хүн бол гинэ. Энэ одоо 8 ангитай кино гэдэг байгаа штэ. Анги бүрэн тусдаа гэж бодож ин хоорондоо яг үргэлжилсэн биш байхаа. Та ёо хартаа за энэ хин одоо нэг жүжигчин Жамин Сүрэнгой байж тээ тий. Жамин Сүрэн найруулагч хүн шүү дээ. Энэ хүнийг бол ойрд кино тоглож байгааг нь бас хараагүй юм байна. Кастинг нь амар солиотой шүү гэж дуулганаад тэгээдсэн. Нэрээ бас солиотой эхэлж ийн шүү. ямар төрлийн донтол. Энэ арта нөгөө юу яатсан. Америкт нэг юм сэтгэл зүйн юм клубүүд нэгээд яг сэтгэл зүйн өвчтөй хүмүүсээ бүгдийг ингээд тойруулж суулгаж жаад яг ингээд нэг нэгээр нь ингээд зовлонгийн яриулдаг яг тэрийг харуулдаг шиг байна. Тэгээд энэ шатрын нүүдэл шиг ийм шалмаалыг сонгосон бас амар өвөрмөц зүүн харагдчихэв. За найруулагч Цэгмэдийн ээлжид бүтээл байгаа. Тэгээд Цэгмэд маань нэрээ манай подкастт орно гэд аль бие ёсоор конфирм хийсэн шүү. Цэгмэд бол сүүлийн үед бол нэлээд хэдин кинон дээр бол гой кинон дээр бас ажилласан. Тэгээд Эрдэнэсийн арал 366 дахь өдөр, Ghost гэх мэт одоо маш олон кинон дээр ажиллаж байгаа юм залуу найруулагч байгаа. Ер нь бол хөгжмийн найруулагч хүн Авэ студийн та бүхэн одоо яг үдсэн кино болгоныхоо кредитийг харахад Цэгмэдийн нэр Батны байж идэг. Тэгээд гинтл найруулагч болсон ийм залуу байгаа. Би бол Цэгмэдээс аягүй гоё юм гарна гэж бол итгэж байгаа. За дуулга одоо манай продюсер дуулга бол бас дүр бүтээсэн юм байна. Psycho яачлаа би энэ өмнөх текстийг нь харах гээд пауз авсан чинь гараад ирлээ шүү.
Psychological гэж байгаа байхгүй яалтчгүй нэг сэтгэл зүйн юм триллер кино байгаад байгаамаа. За манай жүжигчин Гант Тулга сэтгц мэтэрлийн өвчтэй багийн зүр тоглож байгаа юм шиг байна. Бас нэлийн эвгүй харагдчих шүү. За жүжигчин уянга сүүлд нөгөө нэг өмнөх базаан дээр та бүхэн санаж исэн бол шороонд булуулаад тах шиг байсан тий. Тэгээ би уянгаг бас тоглож байгааг тэгэхэд л мэдсэн. Бас кастинг үнэхээр гоё байна. За манай за нөгөө драмын отгон цэцэг ихч биш тий жүжигчин. Одоо дандаа нөгөө амар эсрэг дүр тоглолдог тий нөгөө дандаа ч явах тий орхигдсан нөгөө нэг юм ширмээр охиноо түлж байгаа дүрээрээ тэр дүр нь бол үнэхээр айконик штэ. Бас ойрд ямар ч кинон дээр хараагүй юм байна. Би бүр театрын жүжигт чараагүй, кинонд чараагүй маш удсан байна. Энэ хүн бас кинонд тоглож байгаа юм байна. За тэгээ өмнө манай шинхэн гавьяат Бямб цогт ах манаас тоглосон байна. За наран мөнхөөс харагдаж байна. Ер нь бол танаа лаглаг жүжигч харагдаж шүү. За энэ одоо охин бол ариун жүжигч Ариун Бямбахын охин байна. Хунт Цингүн бас харагдаж байна. Хунт Цингүн бас тоглосон юм биш үү? Хин дуулга цэгмэд хоёр бол кастинг амар гоё хийсэн байна. За тэгээ маш олон жүжигч харагдаж байна. Тэгэхэд бас ялтчих бас 8 ангин 8-уулаа тустай байгаасаа гэж би бас хүсэж байна. Гэхдээ ерөнхий зохиолууд нь тустай ч гэсэн нэг бүтцээрээ бол нэг байх болов уу гэж харж байна. Нөө хавтас тэрэг энтер шиг тий. За энэ хоёр жүжигчнийг бол старж байгаагүй юм байна. Мистери кино гэсэн юм аа. Psychological mystery гэж ярьж ирсэн юм биш үү нэрээ. Амарлт байсан. За манай дуулга галзуугийн өвчтөй юм шиг байна. За Хунт Цингүн бас харагдаж байна тийм ээ. Psychological mystery thriller кино юм байна шүү манайхаа. За тэгээд тизер трейлер шүү дээ тий. Хэдүүлээ тэгээд дуудахгүй бүтэн трейлерыг нас хамтдаа үзнэ гэж найдаж байна. Тэгээд 11 сард нээлттэй гэсэн шүү. Дуусаагүй шүү дээ. Энэ яг орчин бол бүр тэр чигтэй яг л юм сайко харагдаж штэ тий. Галзуугийн имдлэгч юм шиг тий. Бас энэ юуны энэ хэсгийг өөртөө бас хийсэн гэж яриад тах шиг байсан шүү нэрээ. Манай шинэ юм бүүтэн дээр юун дээр ирээчээ гэж тэгээдсэн. Талбай дээр ирээчээ гэлсэн. Амар харагдаж байна. За энэ бол ялчгүй гоё кино болсон баха. Гэтэ трейлер шүү дээ тий. Бүтэн киноны ямар ч байх юм хэдүүлээ бол одоо бол хэлэхэд эрт байна. За тэгээд Аригун базаа маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хүртэл хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Тэгээд та бүхэн миний суваг дээр subscribe дарахаа мартваа. Тэгээд дараагийн базаагаар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Манай Аригун базаагийн ивент тэтгэгч Sow Media. Нэр би нэг зарын чанартай юм хэлчихье. Би яг өөрийнхөө хийдэг базаа, подкаст юу гэдэг нь те цаашд хийх контентууд дээр яг нэг гişрхэг юм хамтрагчтай болоод хамтдаа бас ингээд сурч хөгжөөд яг гоё гар нийлээд ажиллах хүсэлтэй байна. Тэгээ соёл урлагийн их сургуулийн оюутан байна гэдэг шаардлагыг бол тавьж байгаа. За эрэгтэйчүүд болно, эмэгтэйчүүд болно. Яагаад оюутан байх, суусын оюутан байх вэ гэхээр би бас тухайн оюутан маань миний одоо академик чадварыг бас тодорхой хэмжээнд хөгжүүлээд надад бас заа зөвлөд явах болов уу гэж бас найдаж байгаа. Нөгөө талаараа би ч гэсэн бас энэ тодорхой хэмжээний ажил сургаад ингээд өөрийнхөө мэддэг чаддаг юмыг бас зааж сургаад явнаа. Тэгээд надтай хамтрах оюутан байвал миний Instagram хаяг руу чат бичээрэй. Баярлаа. Над руу бас залгаж бас болно шүү нэрээ. Баярлаа.